Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Цэлмүн гэдэг. Би Америкийн нэгдсэн улсад нөхөр хоёр хүүгийн хамтаар амьдардаг юм эмэгтэй байна. За миний хувьд болохоор одоо амьдралынхаа туршид одоо хэрэгжүүлээд үр дүнтэй байгаа, өөрийнхөө амьдрал дээр одоо хэрэгжүүлээ те үр дүн нь харагдаад би амжилттай байгаа. Тэдгээр нууцудаасаа би та нартайгаа хуваалцаж байгаа. За энэ нь болохоор одоо миний хувьд бол одоо бусад хүмүүстэй хуваалцаж өөрийнхөө энэ аз жаргалтай одоо амьдралыг одоо бусад хүмүүс түгээхийг би хүсэж байгаа учраас би өнөөдөр энэ видеонуудыг ингээ хийгээ сууж байгаа юм аа. За өнөөдрийн миний ярих зүйл бол одоо маш чухал зүйлүүдийн нэг байгаа. Хүсэл мөрөөдлөө одоо тий хөрөнгө болгоё гэсэн энэ зүйлийн талаар би ярина. За энэ зүйлэндээ санхүүгийн талаар яригдах болно. За миний хувьд болохоор одоо бас л би адилхан л эгэл жирийн би одоо айлын хүүхэд одоо Монголоос одоо хүсэл мөрөөдлөөр нь жигүүрлэн Америкт ирээд би одоо өөрийн гэсэн хувийн бизнестэй одоо суралцгаа хажуугаар би хувийн бизнесээ хийгээд гэр бүлтэйгээ хамтдаа ингээд амьдарч байгаа юм ихтэй байна. Тэгээд энэ зүйлүүдийг одоо яаж би энэ зүйлүүдийг одоо авч явж байгаа юм одоо өөрийнхөө хувь хүний тал дээр одоо хэрхэн ажилласнараа би одоо энэ Америкийн нэгдсэн улсад хувийн бизнес эрхлээд амжилттай явж байгаа вэ гэдэг талаараа би та нартай өнөөдөр ярьж байна. За тэгээд би мэдээж дэлхийн лайф коуч Нара Томсон багштай хамтарч ажилладаг. За тэрээр миний одоо хувийн бизнесүүдэд одоо зөвлөгөө өгч би түүний одоо зөвлөгөөнүүдийг авч би хичээлүүдээ маш сайн амжилттай хийж өөрийнхөө амьдралд туршлага болгож ингэж одоо амжилттай байгаа учраас энэ үр дүн маш сайн байгаа учраас би бусдад ингэж хуваалцаж байгаамаа. За өнөөдрийн миний ярих зүйл ерөөсөө одоо хүсэл мөрөөдлөөрөө одоо мөрөөдлөө одоо хөрөнгө болгох одоо яаж хөрөнгө болгохын тулд одоо хөрөнгө болгохын тулд одоо яаж өөртөө ажиллаж өөрийнхөө энэ бодлыг одоо зөв байлгах вэ гэж яаж өөрийнхөө амьдралд хөрөнгийг бий болгох вэ гэдэг одоо энэ талаар би ярина. За би одоо 5 зүйлийг би одоо энэ хүү зүйлийг одоо хэрэгжүүлээд явж байдаг. 5 зүйлийг би одоо хэрэгжүүлж чадсанараа одоо хэрэгжүүлж чадсанараа би одоо өөрийнхөө амьдралыг одоо энэ хувийн бизнесээ Америкийн нэгдсэн улсад одоо би аваад явж байна. За нэгдүгээр зүйл болохоор ерөөсөө та нэг жоохон эвгүй байдал байгаад байвал эн чинь бол таны амжилт шүү гэж би та нарт хэлмээр байна. Эвгүй мэдрэмж аваад авах юм бол. За миний хувьд болохоор одоо анханасаа энэ бизнесийг эхлээд ингэ явж байхад надад маш хүнд одоо эвгүй мэдрэмжүүд орж ирдэг байсан. Чи чадах юм уу да одоо яах юм бэ? Юу л болоод байна те Америкийн нэгдсэн улсад одоо би одоо ингээд бизнес хийж чадах юм уу яах юм гэсэн иймэрхүү одоо бодлууд одоо маш олон сөрөг бодлууд орж ирж байсан. Мэдээж би энэ бодлуудаа ялан дийлж чадсан. Тэгээд энэ болохоор юу вэ гэж би олж харсан болохоор бидний амьдралд эвгүй мэдрэмжүүд та ямар нэгэн та одоо өнөөдөр одоо хүсэл мөрөөдлөө жигүүрлээд Америкийн нэгдсэн улс сургаад хилээ хийж байгаа бол англиад автаж байгаа бол ямар нэгэн шинээр бизнес хийж байгаа бол тэг ямар нэгэн зүйлээр зүйлийг шинээр эхэлж байгаа бол танд заавал эвгүй мэдрэмж төрөх нь одоо нормал юм аа. За энэ бол ерөөсөй байж болох асуудал. Тийм болохоор одоо хэцүү байна гэж шантраад энэ нэг мэдрэмжээ дагаад одоо буугаад өгөх нь одоо тийм одоо амархан. Гэхдээ бид нар энэ мэдрэмжээ даваад ингээд явах юм бол одоо ингээд амжилтанд хүрэх чаддаг юм аа гэдгийг би та нарт хэлмээр байна. За миний хувьд бол тий одоо маш анх ингээд хэлж байхад ингээд гэрээсээ одоо би өнөөдөр бизнесээ эхэлж байна гэж гарахад надад маш хэцүү байсан. Би буцаад гэртээ орчмоор санагдчихсэн. Гэхдээ би ялан дээлж чадсан. Би урагшаага алхаж чадсан. Тийм учраас би өнөөдөр эвгүй мэдрэмж аваалах юм бол амжилт гэж би харддаг. Би тэр эвгүй мэдрэмжийг даван дуулж чадсан учраас би өнөөдөр амжилттай ингээд явж байна. За энэ дээр би та нартай нэг зүйлийг хэлье. Кодоо өөрчлөх гэж би нэг зүйлийг та нарт ярмаар байна. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр энэ код гэдэг бол одоо бидний автоматжсан бодлууд юм аа. Автоматжсан бодлууд бол одоо та өнөөдөр 20, 30, 40, 50 жил магадгүй амьдарч байгаа бол тэр одоо насны чинь хугацаанд одоо багаас чинь суусан тэдгээр автомат бодлууд байдаг юм аа. Эднэр маань магадгүй заримдаа бид нар сөрөг бодол бид нарыг одоо урагшлах одоо тийм одоо хэцүү байдлуудын маань ингээ өгөөд байдаг. Тийм болохоор та одоо автоматсан тэр кодоо өөрчлөх тэр бодлуудаа та өөрчлөх нь одоо маш чухал байдаг. За тийм болохоор та тэр хөө одоо бичигдсэн тэр код гэдэг байгаа тэр зүйлүүдээ одоо шинээр бичих боломжтой. Та кодоо шинээр бичих боломжтой шүү. Тийм болохоор өөрийнхөө тархинд шинээр эерэг зүйлүүдийг, эерэг бодлуудыг суулгаж чадсанараа та кодоо шинээр бичиж урагшлах бүрэн боломжтой гэж би та нартай хэлмээр байна. Тэгэхээр та одоо эвгүй мэдрэмж аваад авах юм бол та одоо урагшлаад байна. Урагшлах миний арга зам юм байна гэж та нар маань одоо өөртөө тусгаж хүлээж авч кодоо өөрчилж шинээр эхэлж амьдраарай гэж би та нартай хэлмээр байна. За хоёрдугаар зүйл болохоор ерөөсөө
төлөвлөгөө байдаг. За би бол маш их төлөвлөж ажилладаг. За төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг. За би бол цагаан самбар гэдэг зүйлийг ашигладаг. Би өдөр болгонд одоо өөрийнхөө хийх зүйлүүдийг 7 хоногоор өдрөөр цагаар би бүр ингэж цагаан самбар дээр нэг бүрчлэн бичдэг. За цагаан самбар дээрх зүйлүүдээ ингэж биелүүлж явснараа одоо миний бизнес маш амжилттай байдаг. Бизнес дээр бол ерөөсө төлөвлөгөө маш чухал байдаг. Би цагаан самбарын төлөвлөгөөг маш сайн ашиглаж чаддаг учраас миний бизнес амжилттай явж байгаа. За магадгүй те цагаан самбар дээрх одоо төлөвлөгөөнүүдээ та өнөөдөр одоо хийн гэдэг нэг 5 юм ч юм уу бичсэн байхад магадгүй та хоёрыг биелүүлж чадахгүй байж болно. Эндээ бүтээ шантраарай, битээ бууж өгөөрэй те. Харин за би өнөөдөр өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Зүгээрээ те өнөөдөр би 3-ыг хийж чадсан байна. Өөртөө урам өг. Тэ за би энэ хоёрыг бол одоо одоохондоо би хийх боломжгүй байгаа юм байна. За магадгүй би дараагийн төлөвлөгөөнд оруулчих, би дараагийн өдрүүдэд оруулчих гэд хийх нь маш чухлаа. Ингээд урагшлах нь хамгийн чухал шүү. Тийм болохоор өнөөдөр тэр төлөвлөгөөн дээр бичсэн зүйлүүдээ хийж чадсангүй гэд та бити ингэж урваагаарай, бити бууж өгөөрэй, бити шантраарай гэж хэлмээр байна. За тэгээд урдах одоо тэр төлөвлөсөн зүйлүүдээ хийж чадж байгаа зүйлүүдээ баг багаар өдөр болгон хийгээд авах юм бол аяндаа тэр зүйл чинь та одоо тэр орхисон тэр зүйлээ хийж чаддаг болно. Тийм болохоор одоо бити шантраарай, тэр төлөвлөгөөнийхөө дагуу одоо ажиллаарай гэж би та нартай хэлмээр байна. За 3 дугаар зүйл болохоор ерөөсөө 3 дугаар зүйл нь болохоор би та нарт хэлмээр байна. Энэ бол маш тийм одоо баян хүний сэтгэлгээ, ерөөсөө санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүний тийм сэтгэлгээ байд юм аа. За энэ нь болохоор юу байдаг вэ гэхээр хин нэгэнд өөрийнхөө хариуцлагыг одоо өөрүүлдэггүй гэсэн үг. Хин нэгнээс одоо өөрийнхөө хариуцлагыг одоо шаарддаггүй гэсэн үг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо хин нэгний одоо та ямар нэгэн зүйл буруу хийгээд одоо бизнес дээр одоо маш олон зүйл алдах. Би магадгүй тоолоогүй л дээ. Гэхдээ би бизнесээ эхэлж байхдаа маш олон алдаа хийжсэн, маш олон шантрах зүйлүүд надад байсан. Би өөрөө ингээл жижиг шажиг маш олон алдаа гаргадаг байсан. Гэхдээ би бууж өгөөгүй, би тэр нэг алдсан алдааныхаа одоо хариуцлагыг ч юм уу те юу яаж байгаагүй нөхөртөө ч юм уу өөртөө ч юм уу одоо тий буруутгаж амар хэцүүгээр ярьж тэгж байж байгаагүй хин нэгэнд тэгж би буруугаа тогтч байгаагүй одоо энэ магадгүй миний нөхрөөс олчлоо миний хүүхдүүдээс олчлоо тий одоо өөр нэгэн хамааралтай хин нэгнээс болчлоо гэж би хизээч хариуцлагаа одоо бусдад ингэж тохож одоо байдаггүй тогтдоггүй энэ тэгснээрээ би өөртөөгөө одоо хариуцах одоо өөртөөгөө ингэж хариуцлага хүлээж тий өөртөө бас ингэж ихэд их бас дарамт болгож би одоо ингэж хариуцлага тогтдоггүй. Тэгээ өөрийгөө зөвтгөж өөртөө жоохон нэгүүлсэнгүү ингэж хайраар хандаж би одоо ингэж хариуцлагаа ингэж өөрөө хариуцж явж чаддаг. Тийм болохоор энэ бол бизнесмен одоо мөнгө олгож байгаа, мөнгийг хөрөнгийг бий болгож байгаа хүмүүст бол маш байх хэрэгтэй тийм чанар гэж би боддог. За энэ зүйлийг би бол одоо өөртөө ингэж сургаж чадсан байна. Тэгээ бас мөн хинээс зөвшөөрөл авдаг вэ те мөнгөтэй хүмүүс баян хүмүүс хинээс зөвшөөрөл авдаггүй тийм болохоор одоо та нар манаас тэ баян сэтгэлгээтэй байж те өөрийнхөө амжилтанд эзэн байгаарай гэж би та нартай хэлмээр байна. За 5 дугаар зүйл бол ерөөсөө та бүгдийн success буюу одоо амжилт бол ерөөсөө та бид нарын одоо 80% бодлоос шалтгаалдаг юм шүү гэж би та нартай хэлмээр байна. Бид нар одоо тэр хийж байгаа зүйлээ 80%-ийг нь бодлоороо хийцэн байдаг. Бодолтоо бид нар одоо ингэ төлөвлөсөн байдаг. Тийм болохоор бид нар бодолтоо та тэр зүйлийг хийж чадна гэж төлөвлөсөн л байх юм бол та чадна. Тийм болохоор бодлоороо бид нар тэрхүү зүйлүүдийг ингэж хийж чаддаг юм аа. За тэгээд 20% бол ерөөсөө хөдөлмөр байдаг бөгөөд бид нар одоо 80%-ийг өөрийнхөө бодолд хийчээд 20% нь бол одоо ерөөсөө бид нарын одоо хөдөлмөр одоо 100% одоо ингэж байж чаддаг юм шүү гэж би та нартай хэлмээр байна. За бид нар толгой дахь бодлуудаа ингээд зэгцлээд ирчихээрэл бид нар айгүй тийм задгай одоо сэтгэдэг болчт юм аа. Миний хувьд бол ерөөсөө миний амжилттай өнөөдөр ийм үр дүнтэй байгаа маань ерөөсөө бодлоо зэгсэлж чадсан юм аа. Би бодлоо л ерөөсөө тэр бизнесээ бүтээгээ төлөвлөөд те маш тэгж удаан хугацаанд одоо ингэ бодолтойгоо ажилласны үр дүнд би гараад үйлдэл хийхэд ерөөсөө миний бизнес амжилттай болж исэн. Тийм болохоор бид нар бодлоо зэгцлээд бодлынхоо одоо тэрхүү үр дүнгуудыг харж чадах юм бол одоо бид нар
илүү амжилттай амьдарч чаднаа гэж би та нартай хэлмээр байна. За өнөөдрийн миний зүйл бол ерөөсөө хүсэл мөрөөдлөө одоо өөрийнхөө тэр хүсэж байгаа хүсэл мөрөөдөл одоо юу гэдэг зорилго тэр хамгийн сайн сайхан зүйлүүдээ одоо хүсэл мөрөөдлөө одоо хөрөнгө болгох талаар би та нартай ярьлаа. За нэгдүгээр зүйл бол ерөөсөө бид нар эвгүй мэдрэмж ингээд аваалах юм бол ерөөсөө тэрийгээ бид нар одоо боломж байна, амжилт байна гэж хараарай. Эвгүй мэдрэмжийн цаана өргөж боломж байдаг гэдгийг би зинхэнэ та нартай одоо жинхэнэ өөрийнхөө туршлагаас би хэлмээр байна. Би эвгүй мэдрэмж авч байсан учраас би өнөөдөр би эвгүй мэдрэмж аваад байгаа учраас би өсөж хөгжөөд байдаг юм аа. Бид нар юм магадгүй бид нар бууж өгчих юм бол цаана ямар ч амжилт байхгүй. Тийм болохоор эвгүй мэдрэмж авах тусам л та одоо илүү одоо дэвшилттэй байна. Өөрийгөө сурж гин гэж бодоорой. Ягаад гэвэл та шинэ зүйлийг хийж байгаа юм шүү. За хоёрдугаар зүйл бол ерөөсөө одоо өөрөө өөрийгөө одоо тэр хийж байгаа зүйлдээ төлөвлөгөө гаргаж ажиллаарай. Төлөвлөгөөтэй цаг хугацаатай юм гэдэг бол заавал амжилтыг бид нарт авчирдаг юм аа бид нар магадгүй одоо төлөвлөгөө байхгүй, замбраагүй байх юм бол бид нарт ямар ч тийм одоо амжилтын одоо дамаа бизнест бол тийм хөрөнгө оруулах боломж байдаг юм аа. За дөрөвдүгээр зүйл бол ерөөсөө бити одоо өөрийнхөө хийсэн алдсан алдаа ч юм уу ямар нэгэн тийм хийж чадаагүй зүйлийн хариуцлагыг бити хин нэгнээс нь хэрэг гэж би та нартай хэлмээр байна. Энэ бол ерөөсөө таны 100% өөрөө хариуцаад явах зүйлээ. Та хүмүүсийн буруу байсан ч гэсэн би яач вэ гэж өөрөө өөрийнхөө гаргасан тэр алдаа хариуцлагаа өөрөө өөрчилж чадсанараа та илүү сайн одоо бизнесийг босгож ирээдүйд хөрөнгө оруулагч хөрөнгөтөн болж чадах юм шүү гэж би та нартай хэлмээр байна. За баян хүмүүс бол хизээч хүмүүсээс зөвшөөрөл авдаггүй маа гэдгийг та нар маань санаарай. За хамгийн сүүлийн нууц бол ерөөсөө одоо амжилт бол одоо 80% амжилт бол одоо ерөөсөө амжилтыг одоо 100% гэж үзэхэд бол 80% нь бол таны бодлоос байдаг, 20% нь үйлдэл байдаг юм аа гэж би та нартай хэлмээр байна. За ингээд бид нар хүсэл мөрөөдлөө өнөөдөр нэг та нэг жоохон хүсэл мөрөөдөл ингээд мөрөөдөд ингээд хөвтөж байгаа. Тэр чинь баг багаар агсаар агаад хамгийн том хүсэл мөрөөдөл чинь бий болж таныг одоо ирээдүйн одоо хамгийн одоо амжилттай байлгах тэрхүү бас нэг нөлөөлж болох тэрхүү санхүүгийн эрхчлөөнд хүрэгдэм шүү гэж би та нартай хэлмээр байна. Тийм болохоор та нар маань одоо үргэлж одоо өөрийгөө одоо тэр бүмтэн баян мэт сэтгэж бодлороо одоо өөрсдийгөө баян болгож чадсанараа бид нар илүү ирээдүйд амжилттай тэр чин бодит амьдрал дээр ч одоо биелэхэд бүрэн боломжтой байд юм а гэж хэлмээр байна. За өнөөдрийн миний видеонд анхаарал тавьж намайг сонсон та нартай маш их баярлалаа. Одоо бид нар бодлороо бүх зүйлийг удирдах бүрэн боломжтой гэж хэлмээр байна. Баярлалаа.